Өнөөдөр бүх хүүхдүүдтэй их хүрсэн баярын мэндийг хүргэе. Ингээд өнөөдөр миний зүгээс та бүхэндээ шидэт үлгэрүүд гэдэг энэ номноос нугасны дэгдэхэ ба бүжин гэдэг үлгэрийг уншиж өгье. За. Нэгэн өдөр бяцхан нугас тосгон орж хүнсээ цуглуулахаар гарчээ. Дэгдэхэ өөрийнхөө хамгийн гой даашин за цэцэгтэй цэнхэр малгайтайгаа өмсчээ. Нарнаас хамгаалж шүхрээ барьсаар тосгон руу явж гин. Зөөлөн өвсөн дээгүүр хөнгөн гიშгэлэн эргэн тойрноо ажин сонирхон хөөхөн бэлзуухаанууд шулганалтан хүрхрээ шуугаж голын ус хоржигнон урсгах нь сонсогдож сайхан байлаа. Дэгдэхэ гинэд голын ирэг дээр хажуудаа сагс тавьсан сүрлэн малгайтай бүжин голч харав. Нугасны дэгдэхэ түүнээс "Чи яагаад ийм гунигтай байгаа юм бэ?" гэж асуулаа. Бүжин түүний гараас хөтлөн живсэн завин дээрээ авч ирлээ. Дэгдэхэ живсэн завийг хараад чи гол гарах гэтэл завчин живчгээ юу гэж асуув. Бүжин "Тийм ээ" гэж гунигтай хариулаад "Би сагстайгаа голын нөгөө эрэг дээр гарах гэсэн юм. Гэтэл хэн ч тусалж чадахгүй юм" гэв. Харин би чаднаа гэж дэгдэхэ хөвжөлтэй нарахгүй хэлээд бутны цаагуур ороод нүгдчихлаа. Уцанчгүй салхи гарч түүний даашинз малгайг нь тэр бүхэл сүнхийг нь салхинд хийсгээд явчихлаа. Харин нугасны дэгдэхэ ногоон усны хувцастаа ягаан малгайтай гартаа зүнхээ барьсаар гарч ирлээ. Дэгдэхэ бүжинд "Сагсаа аваад миний шүхрэн суучих, би чамайг гол гаргаж өгье" гэлээ. За ингээд шүхрэн дээрээ бүжинг суулгаад гол гарахаар гарсан байна. Бүжинхэн шүхрэн суудалт дэгдэхэ түүнийг түрэн сэллээ. Мэдээж дэгдэхэ маань усанд сэлж чадна шүү дээ. Ингэж явсаар тэд удалгүй голын нөгөө эрэгт хүрлээ. Бүжинхэн түүнд "Чамд маш их баярлалаа" гэд цааш яв. Бүжин сагстайгаа гол гаталсандаа ихэд баяртай байлаа. Харин бяцхан нугас бүжин тусласандаа маш их хөөрөн баярлаж байлаа. Хүүхдүүдээ бие биендээ тусалж агаараа. Баяраа сайхан тэмдэглээрэй.